Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банктай хамтарч ядуурлын тооцоог 2002 оноос хийж эхэлсэн. За ядуурлын тооцоог үндэсний статистикийн хороо 2 жил тутам тооцоолж танилцуулдаг байгаа. За хамгийн сүүлийн байдлаар 2018 онд Монгол улсын нийт ядуурлын түвшин 28.4% байгааг та бүхэн танилцуулсан. За тэгвэл өнөөдөр бид 2020 оны байдлаар ядуурлын түвшинг танилцуулахад бэлэн бодлоо. За 2020 оны байдлаар улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8% төрж за өмнөх 18 оны үзүүлэлтээс 0.6%-аар 1%-аар буурсан байна. За ядуурлын түвшин хот сүрэн газарт 2020 онд 26.5% төрж өмнөх 2018 оны үзүүлэлтээс 0.7%-аар буурсан байна. За харин хөдөөд ядуурлын түвшин 30.5% төрж өмнөх 18 оны үзүүлэлтээс 0.3%-аар буурсан байна. За ядуурлыг суурьшлаар нь үзэх юм бол нийт ядуурлын 43.5% нь Улаанбаатар хотод, 20.4% нь аймгийн төвд, 36.1% нь сумын төв хөдөөд байна гэж тооцоол гарлаа. За үндэсний статистикийн хорооноос ядуурлын түвшинг тооцоолохдоо ядуурлын шугамыг нэг хүнд ногдох сарын хэрэглээгээр тооцдог байгаа. За өөрөөр хэлбэл 2020 оны байдлаар нэг хүнд ногдох сарын хэрэглээ нь 184,747 төгрөгөөс доош хэрэглээтэй хүн амыг ядуу хүн амд тооцож гаргасан байгаа. За уг тооцоолоор бол Монгол улсын хэмжээнд 2020 оны байдлаар нийт 3.3 сая хүн ам байгаагаас үүний 903.4 мянган хүн ядуу амьдарч байна гэдэг тооцоол гарсан байна. За бид коронавируст цар тахал ядуурлалд хэрхэн нөлөөлсөн талаар бас мөн нэмэлт тооцооллыг энэ удаагийн ядуурлын тооцоолд хийсэн байгаа. За хэрвээ цар тахал гараагүй байх юм бол ядуурлын түвшин 2018 оны түвшнөөс 4.11%-аар буюу 24.3% хүрч буурах боломжтой байсан гэдэг тооцоол гарсан байгаа. За харамсалтай нь коронавирус цар тахал маань хүн амын хөдөлмөр эрхлэлд орлого болон амжиргаанд сүргээр нөлөөснөөр энэхүү ядуурлын түвшин маань 18 оны түвшинтэй харьцуулахад бол маш бага хэмжээгээр буюу 0.6%-аар буурж 27.8% хүрэхэд одоо нөлөөлсөн байна. За ядуурлын түвшин бага хэмжээгээр буурахад одоо гол нөлөөсөн хүчин зүйлсийг бид та бүхэн танилцуулъя. Ядуурлын түвшин 2020 онд 18 онтой харьцуулахад 0.6%-аар буурахад засгийн газраас ерхэд өгж байгаа тэтгэвэр тэтгэмжийн одоо шилжүүлгийн хэмжээ голлох нөлөө үзүүлсэн талаарх тооцоолыг бид гаргасан байгаа. За тухайлбал 2020 онд 18 онтой харьцуулахад өрхийн хөдөлмөр эрхлэлтэй орлого 7.1%-аар өссөн бол 20 оны байдлаар нэг өрхөд ногдож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 18 онтой харьцуулахад 35%-аар өссөн ийм үзүүлэлттэй байгаа. За тэгэхээр эндээс бол ядуурл буурахад засгийн газраас өрхөд олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн өсөлт голлох нөлөөг үзүүлж байгааг бол та бүхэн харж болж байна. За баярлалаа.